Хоёр гэхээр одоо яг би танаас харуулдаг юм. Нэг гэхээр ингээ, хоёр гэхээр ингээ, гурав гэхээр ингээ. За, багшаа яриа. За, одоо бид нар аавс гэж юм мэдээд авчихсан шүү. За, одоо зүгээр тоо чадна гэх. 10 чадна. Харъя багш. 1 2 Сууд орсон сурч чинь. Мэдэх юм уу? За яаж бичтий? Өөрийн таягтай хаа. За их сайн хийчихсэн. За гэхдээ гурван чи таяг гарын нүд. За харъя. Гээ үсэх шиг байна. Гээ үсэх мэд тийм үү? Гурван байна уу? Долоо юм шээ. Долоо юм шүлдэг. За. Алын дороос нь За. За ихтэй. Одоо хэрхэн яаж бичих вэ? За ингээд нэгдүгээр ингээд орсон хүүхд ингээд ган дээр бичиж байх зүгээр үү тийм үү?
хойдыг бас зааж өгнө. За. Өөрийн тоо тавьяагаа ихний яаж өгөх вэ гэдгээрээ хэлцээ заяа. За сайн хараарай. Ялангуяа хоёрын тоо хэлцээ шүү хүүхдүүдээ. За хараарай. 홈베이스데 Наач Монгол байна. За энийг 3 бичиж могоо шиг болчихсон шүү. За хоёрын тоог ингэж бичиж. За одоо бүрийн тоо. За айдаг юм а дараагийн хичээлээр нь шүү миний хөө заяа. Одоо айдаг майдаг өөр юм ярих шүү за. За одоо бүрийн тоо. За багш болохоор та нарыг хойшоо бичгээр бидэд өгсөн байгаа. За багшийн дөрвөн чинүүдтэй дэвтэр нь жижигхэн байгаа учраас ингэж бичсэн шүү заяа. За одоо дөрвийн тоогийн. За дөрвийн тоог бас буруу бичиж болохгүй. Хараарай. За сайн харцгаа шүү. За ингэж үргэлж. За одоо 5-ын тоог яаж бичиж байгаа? За ингэж бичих юм. За одоо тоонуудаа бичих. За тэгээ бас бич чадсан өвчин гоё юм хамгаа болчихсон. Сурчжээ. За одоо бидний зөвхөн 3 хүн байна. За энэ хугацаанд өөрсдөө хамгийн сайнаар хичээгээ. Өөрсдөө өссөн, зорьсон зорилгодоо хүрээд өөрийнхөө яг болондоо би ийм мэрэгчлээ болондоо гэж өөрөөсөө өөрийнхөө хүсэл мөрөөдөө заавч биелүүлээд сэтгэл хангалуун, өөцөө ихтэй, эрүүл их сарвуу сайхан байж амьдрал чинь бүх зүйл сайхан байх хүсье. Ямар хүүхдүүд байсан бэ? Би ингээд тусгал болоод гарын үсгээр зурж өгөөд энийгээ хадгалаа. За буруу шийдээ дараа уусгая. Ахарга энэ дээр юм. Энэ дээр. Нөхөнөка ингээ барьчихъя чинь зургийг аваад. Ингээ сарга. Аа. Тэгээд гацгаа. За. За хурдаач. Мэдээс хамт ич. За хурдлаа.
За. Надад хэрэгтэй, та нарт хэрэгтэй. Юу?